яг нүдэн дээр ингэж шарсан нугсыг зүсэж, бэлдэж, хэрчиж өгдөг юм байна. Тэгэд ер нь бол яг нөө Бээжин нугас гэдэг ч гэсэн яг ингэж бэлддэг газар одоо олж та бүхэндээ үзүүлэе гэж бас их хүссэн юм аа. Маш гоёор тавглаж байна. Тэгээ энэ маань нэлээд дээд зэрэглэлийн ресторан байгаа. Тэгээд хүсэх юм бол хаягийг нь авч болно. Мэдээж зорж байгаа бас нэг нутгийн идэ ундааг нь яг гоёыг нь те идээд үзэх хэрэгтэй, амталж үзэх хэрэгтэй. Тэгээ нэлээд том байдаг учраас айгүй олуулаа хийдсэн дээр шүү. Яа, за би бол яг Бээжинд явж байхдаа Бээжин нугас бол нэлээд хэдэн удаа идчихсэн. Гэхдээ яг ингэж гоё бэлдэж өгдөг газар бол юусаа харж байгаагүй. Тэгээ энэ маань болохоор хичнээн Бээжин нугас ч гэсэн Гуанчжоуд бол яг гоё бэлддэг газар бол ингэж олсон. Тэгээ ийм газар бол нэлээд цөөхөн байдаг юм бэлээ. Тэгээ бүр зорим байж бичлэг хийх гэж ингэж одоо бас олж ирсэн байгаа. Каоя. Зага. За тэ хийсэн байгаа те нэг яг нугас гэдгээр нь хэлэх биш. Каоя гэдэг энэ маань өөрөө тийм нэг оноос нэртэй байдаг байгаа шүү. За хэрэггүй эсгүүдийг энэ төр бас сайхан цэвэрлээд яг хэрэгтэй идүүштэй эсгүүдийг нь бэлдэж өгч байна. Миний хувьд бол Бээжин нугасанд бол бүр маш дуртай. Яг Монголд нэг Хуутан гэдэг хоолны газар байдаг. Тэнд ер нь бол арай гоё амттай гардаг. Тэгээд өөр одоо Юулонгийн бас айгүй дажгүй байгаа. Тэгээд нөгөө муу хүн явснаа эдснэ гэдэг шиг тэгээд чи сайн хүн явснаа муу хүн эдснэ гэд хамаагүй хоолунд ярихаар бас муу хүн бочиход хоол ярьж чадахгүй байгаа. Гэхдээ ер нь яг гоё төрлийн хоолыг бас зориод та бүхнийгээ амтлаасай гэж хүсэж байна. За ингээд өөрөө бүр ийм стиминг ууртаагаар ингээд гурилнуудыг маш олон давхраар ингээд хийгээд аваад ирж байна. За энэ маань нэг дүүрж одоо хольж боож иддэг, гуриландаа боож иддэг бас ногоонууд нь байна. За тэгээд соус нь байж байна. Соус нь ерөөдөө шоколадчиг амттай айгүй гоё өвөрмөц амттай байгаад идэг. Энэ хоолны газар бас юм хүүхдийн зориултын хөөрхөн аяг тавг бас өгжсэн. За дээрэс нь за ингээд өөрсдийнх нь нэг өгж байгаа аяг те болоод хэрэгслүүд нь ч гэсэн хөөрхөн юм онцлогтой. Энэ талдаа нөгөө нэг лаатай. За энийхээ доор ингээд лаатай байна. Тэгэхээр нөгөө нэг цаг халуун байлгах зориулттай. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн маш гоё юм. Хөвчлөлт анган дэгжүн бооч ирж үйлчлүүлдэг. Тэгээд энд би жоохон гэж ингийн нөгөө жуулчлан яг л нэг би нэг жуулчин гэсэн шиг байгаа даа байна. За ингээд бүтэн яг 2-5 нугас болж байна. За яг энэ Бээжин нугасны хувьд би хэлсэн. Энэс ахуулаад ийм одоо fine Chinese cuisine гэсэн юм нэртэй айгуу гоё тогтчлттой тийм газар байгаа. За ингээд 제가 가오야. За ингээд нугаснуудаа бүр өлгцэн байж байна. За энэ маань өөрөө нэлээд том худалдааны төв дотор байрлаж байгаа. Тэгээд хүүхдийн тоглоомын хэсэгтээ энэ дотор үнгүүд тоглож болдог. За тэгээд энэ дотор бас хүүхдийн тоглоомын хэсэг байгаа. Энэ нь бол төлбөртэй. Тэгээд энэ дотор эсээр тоглох мөн бүр том зөөлөн тоглоомын хэсэг байдаг. Тэгээ энэ дотор хүүхдээ үлдээч төлбөрийн нөгөөд хүүхдээ үлдээч болд юм байлээ. Тэгээд энэ дээгүр доогуур дэлгүүр исж байгаад ирж болно. Нэлээд том худалдааны төв. За энэхүү IGC гэдэг нэртэй худалдааны төв. Тэгээд Зүүжан Ньютаун гэдэг нэг метроны зогсоол дээр ойрхон байж байгаа. Тэгээд бүр хаягийн наривчлаад авъя гэх юм бол бас авч болно. Uniqlo байлээ. Мөн гоо сайхны нэлээд олон брэндүүд байлээ. За хэрвээ та нар хүсэх юм бол бас манай нөхөр бит хоёрын аягүй дуртай нэг Elevator гэдэг компьютер байдаг. Тэрний дэлгүүр бас байлээ. DJI байх шиг байсан. За мөн аягүй том тоглоомын дэлгүүр байгаа. Би тийшээ удалгүй орж бас влог үзүүлнэ. За энэ хоолны газар маань энэ байж байгаа шүү. Тэгээд энэ том худалдааны төвийн 1, 2, 3 дугаар давхурт байрлаж байна. 3 дугаар давхурт яг буланд шатны хажууд байрлаж байгаа. Өдөө 0 ормоор бол тэнд ойрхон 0 байгаа. За тэгээ энэ влогийг үзчихэнгүүтээ тэгээ гадаад галуурны махтай жаргаж явна мавн гэдэг олон толгой юм яриад унаа. Яриад унаарай, үзээрэй. Бүгдээрээ адилхан хүн болгоо адилхан
хоол иддэг юм байж ээж тэгээд ийм гоё хоолой нэрээ сонирхороо гэд зүгээр нэг сонирхуулсан намаага барьж идчих гээд байваа. Энд чинь мэдээ. Тэгэхээр би та нартай бас влог болгоод онцлогтой гудамжны одоо нэг гудамжинд хийдэг метроны хоолнуудыг бас үзүүлсэн байгаа. За Монгол хоол идмээр байгаа бол гоё хавирг үзүүлсэн байгаа тий. Энд ч бас нэг гадуудлууд явж байгаа бол бас мэдээж уламжлалт нугсыг нь идчих хэрэгтэй шүү гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр ийм гоё хоолны газар бас сонирхууллаа. За сонирхож байгаа хүмүүсээ бол хаягийг нь дэлгэрэнгүй авъя гэж бичээрэй. Лайк, subscribe дарахаа битгий мартаараа тэрнээс гадна гоё коммент бичээрэй. Хүүшээ ингийн биш үү? Энийг чи идэх юм бол тэх юм биш үү? Энийг чи систем бараг дөрүүлээ уруул чадчих юм байж тээ мэжтэй гэ тэ. Одоо өөрсдийнхөө үгээр гоё найзынхаа амиг үзэж байгаа юм шиг влог биш коммент бичээрэй гэж би бас хүсэж байна. Ерөөсө коммент үлдээхгүй айгүй үүдтэй.